Мэргэжлийн эмч зөвлөж байна. Тэгээд энэ өвчин бол идэгдэг өвчин гэдэг байгаа. Идэгдэг өвчин гэдэг байгаа. Тэгээ монголчууд ч нөгөө нэг агаартай. Тэгээ хүн болгон хүрэх эрсдэлтэй. Тэгээ идэгдэг өвчин л гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ сөрөө яг юунаас үүсдгийг сайн бас мэдэхгүй лээ. Тэгээд сүрийн өвчнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах гэж боддог вэ? Энэ талаар мэдээлэл байна. Тий. Яг хөө тэгэл олон нийтэд ганцаар тийм явахаар тэгээ маск л хэрэглэх багтаа. Тий, амьсгалаар юм билээ шүү дээ. Тий, тийм учраас маск л хэрэглэдэг. Тэр болгоч маск хэрэглэж байгаа юм алхал байна. Сүрээ бол тэр чи одоо их нийгмийн халдварт өвчлөл гэдэг л дээ. Тэр бол агаар туслын замаар халдна. Бохир агаар хөлөө угаахгүй нэг хоёр дугаарт одоо чихтэй тийм орчинд агаарын бохирдол ихтэй тийм үед үүсдэг. Энэ үүсэхтэй бол тийм их юутай бохир орчноос үүсдэг нэгдүгээр. Хоёрдугаар тэр төрийн өвчний сахунцар бол бид байж яадаг, орчинд байж яадаг. Тийм учраас хүний биеийн дархлаар сулдсан цагт тэр хүнийг өвчлүүлдэг. Тийм учраас зүрхээс урчин сэргийлэхин тулд одоо дархлаагаа бас сайжруулах хэрэгтэй дээ. Мэргэжлийн эмч зөвлөж байна. За сайн байцгаана уу? Би Сонгон хайрхан дүүргийн 24 дугаар хорооны Баянбэгээр өрх эрүүл мэндийн төв эмч хоёрт байна. За эмч зөвлөж байна нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар би сүрийн өвчний талаар та бүхэндээ мэдээлэл өгөх болно. За сүрийн өвчин гэж ямар өвчин бэ гэхээр сүрийн өвчин болохоор амьсгалын замаар дамжин халдварладаг. За уушгийг голчлон амьсгалын зам эрэхтний голчлон гэмтээдэг ийм өвчин байгаа. За сүрийн өвчин ихэнхдээ хөгжингүй орнуудад харьцангуй бага, за ядуу буурай орнуудад нэлээд элбэг тохиолддог ийм өвчин. За 20 дугаар зууны ихэнх үед нас баралтын гол шалтгаан бол сүрийн өвчин болж байсан. Сүрийн өвчин бол сүрээгийн сахунцар микобактери туберкулезээр үүсгэгддэг. За энэ сахунцрыг нээх хүртэл сүрийн өвчнийг удамшлын гаралтай удамшлын шалтгаантай юм байна гэж үздэг байсан. За энэ сахунцрыг нээснээс хойш сүрийн өвчнийг халдварт өвчин юм байна гэж мэдэж эхэлсэн. За 20 дугаар зууны ихэнх үе хүртэл сүрээ цар тахал хэлбэрээр тархаж хүн ам нэлээх нас баралт өндөртэй өвчин тооцогддог байсан бол 1943 онд Америкийн эрдэмтэн сүрээгийн эсрэг эмийг анх нээж илрүүлснээр сүрээ өвчнийг эдгэрүүлэх, эмчлэх боломжтой болсон байнамаа. За сүрээгийн микобактери нь болохоор гадаад орчинд маш төсвөртэй. Агаар тоосонд 100 орчим хоног. За ил задгай хайсан нус цэрэнд 3 хоног хүртэл амьдрах чадвартай. Нарны шууд гэрэлт болохоор 1 цагийн дотор устдаг ийм гадаад орчинд төсвөртэй юм байгаа. За тэгэхээр энэ юм амьсгалын замаар дамжин халдварладаг учраас хүнийг найтах, ханиалгах, нус цэрээ ил задгай хаях үед агаар цацагдж идэг. За хүмүүс яагаад сүрээгээр өвддөг вэ гэхээр хүмүүс ихэвчлэн одоо нөгөө амьсгалын замаар дамждаг халдварт өвчин маань амьсгалын замаар бүх хүнд халдвар ерөнхийдөө тархдаг. За сүрээгийн халдвар авсан тохиолдол болгон тэр болгон өвчлөөд байдаггүй юм онцлогтой байгаа. За яагаад халдвар авсан тохиолдол өвчлөлтгүй вэ гэхээр тухайн хүний бие дархлаа, биеийн байдал, биеийн эсэргүүцэлтэй холбоотой. Хүн халдвар авсан ч өвчлөхгүй байж болно. Нийт халдвар авсан хүний 90% нь сүрээгээр өвддөггүй, 10% нь л сүрээгээр өвчлөх магадлалтай байгаа. Сүрээгийн халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амд дараах бүлгийн хүн амд ордог. За энд нь гэр бүлд нь сүүлийн 2 жилд сүрээгийн халдвараар сүрээгээр өвчлсөн хүн. За тэгээд бага насны хүүхэд, архаг аригчид, архаг тамхичид, жирэмсэн эмэгтэй, мөн хүн дээр өвдсөн хүмүүс сүрээгийн халдвар авах эрсдэлтэй бүлгийн хүн амд ордог байгаа. Мөн жирэмсэн эмэгтэй биеийн дархлаас уларсан хүмүүс сүрээгийн халдвар авч өвчлөх эрсдэлтэй байгаа. Тэгэхээр сүрээгээр өвчлөлтийн нэг гол шалтгаан нь болохоор биеийн дархлаас улрах. Хүний дархлаа ер нь яагаас сулардаг вэ гэхээр хүн ядрах, хоолунд хоолундыг тогтмол цагт идэхгүй, ядрах, сулдах, тэгээд ажлын ачаал ихтэй байх, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэгээс тухайн хүний маань дархлаас улардаг байгаа. Хэрвээ дархлаас уларсан бол
сүрээгийн одоо нэг нянгийн халдвар авах эрсдэлтэй хүчин зүйл нь болдгоо. За сүрээгийн халдвар ба сүрээ өвчин хоёр нь хоорондоо ялгаатай. За сүрээгийн халдвар авсан хүн болгон өвчлөөд идэггүй гэж хэлсэн. За тэгэхээр сүрээгийн халдвар хүний биед орсон ч гэсэн тухайн хүний бие сайн тархлаа сайтай байх юм бол сүрээгээр өвчлөхгүй тухайн хүн сүрээгийн халдварыг тээдэг. Тэгвэл сүрээгийн халдвартай байлаа гэж тэр хүн халдаана гэсэн үг биш. За сүрээ өвчин гэдэг нь болохоор сүрээгийн халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг илрээд за биед зовир илэрч эхлэх юм бол сүрээ өвчин эхэллээ гэж үздэг. За сүрээ өвчин үүсэх хамгийн гол өвчин зүйл нь тухайн хүний биеийн тархлаа болон тухайн одоо өвчлөлт өртөмхий байдал нь хамгийн их нөлөөлдөг. За сүрээ өвчнийг яаж илрүүлэх вэ гэхээр за та харьяа дүүргийн өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрээгийн диспансерт хандаад за сүрээг илрүүлэх шинжилгээ өгнө. За сүрээг илрүүлэх шинжилгээнд төрхцийн шинжилгээ буюу цэрний шинжилгээ өгөөд цэрийг төрхцээр харж сүрээгийн бактерийг илрүүлдэг байгаа. За тэгээд бас мөн нян ургуулах шинжилгээ, молекул биологийн шинжилгээ өгч сүрээ өвчнийг илрүүлэх боломжтой. Тэгвэл сүрээгийн илрүүлэхт ямар хүмүүс орох вэ гэхээр сүрээ өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс маань орно. За сүрээгийн шинж тэмдэгт ямар шинж тэмдэг орох вэ гэхээр за 2-7 хоног ба түүнээс дээш хугацаагаар ханиалгах, за цустай цэрэг гарах, цээжээр өвдөх, ядрах, сулдах, за шүн хөлрөх, хоолн дургу болох зэрэг шинж тэмдгүүд танд удаан хугацаагаар илрээд ах юм бол би сүрээгийн халдвартай болсон байж магадгүй гэд өрхийн эмч болон дүүргийн сүрээгийн диспансерт хандах боломжтой. Сүрээ өвчин дотроо уушигны болон уушигны бус гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. За уушигны хэлбэрийн сүрээ гэдэг нь сүрээ өвчний халдвар нэн амьсгалын замаар ороод уушгийг гэмтэх юм бол уушигны сүрээ өвчин үүсдэг байгаа. За уушигны сүрээ өвчнийг дотор нь цэр эерэг болон цэр сөрөг гэж хоёр ангилдаг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр цэрэнд сүрээгийн бактери илэрсэн уушигны сүрээ, цэрэнд сүрээгийн бактери илрээгүй уушигны сүрээ гэж хооронд нь ялгаж үздэг. За цэрэнд хэрвээ сүрээгийн бактери илрээгүй бол энэ нь халдваргүй гэсэн үг. За хэрвээ цэрэнд сүрээгийн бактери илэрх юм бол энэ халдвартай хэлбэрийн уушигны сүрээ гэж үзнэ. За уушигны бус сүрээ гэдэг нь микобактери нь уушигнаас бусад эрхтнийг гэмтэж байгаа үед нэрлэж байгаа. За ихэвчлэн тохиолддог эрхтнүүд нь болохоор тарих, яс, үе мөч, бөөр, ходоод гидс гэх мэт эрхтнүүдийг гэмтээдэг. За энэ нь яагаад гэмтэж байгаа вэ гэхээр цус тунгалагын системээр дамжиж сүрээгийн халдвар маань орсонтой холбоотой. За уушигны бус эрхтний сүрээгийн үед илрэх шинж тэмдэг нь уушигны сүрээгээс ялгаатай байдаг. Яагаад гэхээр тухайн эрхтний өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг байгаа. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Сүрээ өвчний халдвар хоёр байгаа юм шиг байгаа. Одоо сүрээ өвчин тээгч гэж байна даа. Тэр тээгч хоёр янз байгаа шүү дээ. Сүрээ өвчнийг халдаадаг нэг тээгчтэй байна. Бас халдаадгүй тээгчд байдгийг би бас номноос сонссон. Тэгэхээр аль нь ч вэ сүрээ өвчний шинж тэмдэг л өөдчөр байвал тэрнээс бушуухан салахыг хичээх хэрэгтэй. Амархан салждаг болсон юм байна гэж ярьж байна. Тэм учраас хүн одоо нийгмийн даатгалын журмаар хүчний төгрөг сар болгон шинжилгээнд болж байгаа шүү дээ. Ийм учраас сар болгон өдөр тутам гэх нь юу 7 хоног гэх юм сард нэг удаа байг гэхэд улиралд нэг удаа энэ сүрээгийн шинжилгээнд орж ивэл энэ сүрээ өвчнгүй байж болно шүү дээ. Тэр сүрээ өвчин хадгал бол удам дамждаг аюултай өвчин шүү. Одоо эдгээчдэг болсон учраас сүрээ чинь заавал нэг халдвар дээрс болохгүй шүү дээ. Ханиа дарахгшаал хэд дахин хадгаа аваад тэгэл тэрийн дутуу хагасмжлүүлээд байвал арахсаар байгаа дарахыг хадгаавуулаад тэгээд уушгины хүндрээд тэр чинь явсаар байгаад сүрээ болох магадaltaй шүү дээ. Тийм учраас одоо энэ хатгаа авсан нөхцөлд их даарсан нөхцөлд их халуур юу хөлс мөстэй гараад уушг мөсгөр хатгсан уушгчээ сэтгүүлсэн үе нөхцөлд бол бушуухан л эмчэд хандаж хатгаа авсныг шинжилүүлээ хатгаа авсан бол эмчилүүлээ дарахыг хатгаатай бол төгс сайн эмчилгээ хийж тэр
уушгинтай сүрээгийн ямар нэгэн чинь нэмэгддэг гүйл байхыг л хичээх хэрэгтэй. Нийгмээрээ л энэ уушгины өвчин гүйл болчихсон. Сүрээ чинь тэгээд агаар туслын замаар халддаг, амсгаагаар халддаг учраас нэлээд гүн авчвал олон хүний гэмтэн шүү дээ. Ийм учраас нэгдүгээр өөрийгөө сэргээл, хоёрдугаар бусдад одоо сүрийн өвчнөөс янз бүрийн мэлбэрээр халдаахаас улгаанчлах хэрэгтэй. Мэргэжлийн эмч зөвлөж байна. За сүрээгээр өвчлсөн тохиолдолд ямар эмчилгээ хийлгэх вэ гэхээр за сүрээгийн эмчилгээ бол сүрээ өвчин, эдгэрдэг өвчин. За тийм болохоор сүрээгийн эмчилгээг эмчийн зааврын дагуу яг заасан хугацаанд нь тогтмол хэрэглэх хэрэгтэй. За сүрээгийн эмчилгээ маш удаан хугацаагаар үргэлжилдэг. Нийтдээ 6-аас 8 сар үргэлжилдэг. Энэ нь тухайн уушигны болон уушигны бус эрхтний хэлбэрийн сүрээ байна уу? За эсвэл халдвартай байна уу, халдваргүй хэлбэрийн сүрээ байна уу гэдгээс хамаарат эмчилгээг сүрээгийн эмч маань заадаг байгаа. За сүрээгийн эмчилгээ нь эрчим шат, үргэлжлэх шат гэсэн 2 шатаар явагддаг. За эхний 2 сар эрчим шатны эмчилгээ буюу сүрээгийн янг өхүүлэх шинжилгээг эмчилгээ хийдэг. За үргэлжлэх шатны эмчилгээ нь тухайн одоо үүсгэгчийг бүрэн устгах зорилгоор хийгдэж байгаа шинжилгээ. За эмчилгээ энэ нь болохоор 4-өөс 6 сар үргэлжилдэг байгаа. За эрчим шатны болон үргэлжлэх шатны эмчилгээг эмийг тогтмол дасралтгүй уужиж сүрээгийн бактери маань бүрэн өөхөх боломжтой. Тэгэхгүй хэрвээ та эмээ таслах эмчилгээг орхих юм бол эмчилгээ удаашрах, за эргээд бүр хүнд хэлбэрийн сүрээгээр өвдөх, за эсвэл эмчлэгдэхээргүй эмэн тасалтай хэлбэрийн сүрээ үүсэх аюултай. За Монгол улсад сүрээгийн эмчилгээг үн төлбөргүй хийдэг. За энэ нь глобал сан нэг сүрээтэй өвчтөнд 300 мянган төгрөгийн эмчилгээг үн төлбөргүй хийдэг. За хэрвээ эмэн тасалтай хэлбэрийн сүрээ өвчин үүсэх юм бол нэг өвчтөнд 17-аас 18 сая төгрөгийн үнэтэй эмчилгээнд ороход хүргэдэг. Хэрвээ та сүрээгийн эмээ ууж байгаа бол сүрээгийн эмчилгээний хяналтын шинжилгээнүүдийг өгнө. За энэ нь болохоор цэрний шинжилгээг эмчилгээний 2 дахь сар, 5 дахь сар, 6 дахь саруудад өгч эмчилгээ үр дүнтэй байгаа эсгээ хянуулдаг. За сүрээгээр өвдөөд эмчлүүлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал байдаг. За сүрээгээс урьдчилан сэргийлэх талаар ярилцъя. За сүрээгээ урьдчилан сэргийлэх нь тухайн өвчнийг тархахгүй байх хамгийн найдвартай арга. Тийм болохоор уушигны хэлбэрийн халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтөн бүрэн эмчлэгдснээр сүрээгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Уушигны хэлбэрийн халдвартай сүрээтэй өвчтөн 1 жилд 10-аас 15 хүнд халдварыг тарааж өвчлүүлдэг гэсэн тоон судалгаа байдаг. Тийм болохоор сүрээгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Халдвартай хэлбэрийн сүрээтэй хүн маань бусдад халдварыг тараахгүй байхын тулд ханиалгаж найдварлахдаа амны хаалт салфетыг хэрэглэх. За амны хаалт маскыг тогтмол зүүж явах хэрэгтэй. За эрүүл хүн сүрээгээс урьдчилан сэргийлэхийн тулд ажил амралтаа зохицуулж, хоолундаа тэжээллэг сайн хоол идэж ядрахгүй байх ёстой. За мөн орчны цэвэр байлгах нь хамгийн чухал. Тийм учраас гэртээ сайн цэвэрлэгээ хийж агаар жуулт сайн оруулж явах ёстой байдаг. За сүрээгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт гэж байдаг. Энэ нь юу вэ гэхээр BCG вакцин. Сүрээгийн вакцин гэсэн үг. За сүрээ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Монгол улс үндэсний тавлалдаа оруулаад хүүхдийг төрсөн эхний 24 цагийн дотор сүрээгийн вакциныг хийж байгаа. За сүрээ өвчнөөс урьдчилан сэргийлэх дараагийн нэг шат нь бол за тухайн сүрээгээр өвдсөн хүн маань гэр бүлийн ойр дотны хамт амьдардаг хүмүүсийг сүрээгийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн шинжилгээнд заавал оруулах шаардлагатай. Ингийн тулд та харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн эмнэлэгтээ сүрээгээр одоо гэр бүлийнхнийгаа дагуулж очиод зохих шинжилгээнүүдийг өгнө. За үүнд бага насны хүүхэд бол сүрээгийн сорил тавиулдаг. За бусад том хүмүүс бол цээжний эрентген зураг авахулах юм уу? Эсвэл цэрний түрхцийн шинжилгээг өгдөг байгаа. За Сонгон архан дүүргийн 24-р хорооны хувьд сүрээгийн өвчлөл нэлээд их байдаг. За сүрээгээр өвдсөн хүмүүсийн судалгааг сүүлийн 5 жилээр аваад үзэхэд
200 гаруй орчим хүн байгаа. За 2019 оны байдлаар сүрээгээр өвдсөн нийт тохиолдол 24 бүртгэгдсэн. За үүнээс эрчим шатны эмчилгээгээ дуусгасан 13 хүн маань өрхийн эмнэлэг дээр үргэлжлэх шатны эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Олон эмийн тасалтай сүрээгийн талаар ярилцъя. За олон эмийн тасалтай сүрээ маань яагаад үүсдэг вэ гэхээр тухайн хүн сүрээгээр өвдсөн тохиолдолд эмчилгээгээ таслах, за удаан хугацаагаар эмийг таслах эсвэл эмчилгээг орхисноос болоод эмийн тасалтай хэлбэрийн сүрээ үүсдэг. За мөн эмчийн зааврыг дутуу биелүүлэх, за тэгээд эсвэл олон эмийн тасалтай хэлбэрийн сүрээгийн халдвараар өвчлөх юм бол олон эмийн тасалтай сүрээгээр үүсгдэг байгаа. За олон эмийн тасалтай сүрээг дотор нь хоёр ангилж үздэг. За олон эмийн тасалтай сүрээ болон маш олон эмийн тасалтай сүрээ гэж хоёр төрлөөр ангилж үздэг байгаа. За маш олон эмийн тасалтай сүрээ бол сүрээгийн бүх хэлбэрийн эмэнд тасал үүссэн учраас эдгэрхэд асуудал нь маш хэцүү байдаг. Олон эмийн тасалтай сүрээгээс сэргийлэх хамгийн гол найдвартай арга нь хэрвээ та сүрээгээр өвдсөн бол эмээ таслахгүй эмчийн зааврын дагуу тогтмол уух нь хамгийн чухал юм. За өнөөдрийн дугаараар би та бүхэндээ сүрээ өвчний талаар болон сүрээ өвчнөөс хэрхэн үржлэн сэргийлэх талаар мэдээллийг өглөө. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Мэргэжлийн эмч зөвлөж байна.